За энэ удаагийн хичээл бол урт тэгшгийн тухай хичээл байгаа. За үндэсний бичигт бол урт тэгшгийг их олон янзаар одоо тэмдэглэж бичсэн юм шиг хүмүүс ойлгож одоо авсан байдаг. А тэгтээ үндс нь одоо бүтэц бол энэ эгшиг гүйгүүлэгч эгшиг гэсэн одоо энэ бүтэц бол үндс нь одоо угуул монгол үгсийг одоо тэмдэглэдэг ийм одоо арга байгаа. За тэгэхээр хамгийн гол нь нөгөө үндсэн эгшиг маань нөгөө А, Э, О, Ө гэсэн одоо эгшгүүд байдаг учраас л энэ дэр олон хувилбартай юм шиг харагдаад байгаа болохоос биш яг одоо үндсэн нь одоо хэлбэр нь бол энэ Э, Г, Э гэсэн одоо бүтэц байна л гэж. За энэ Г гэдэг нь бол Г үсэг гэж ойлгох хэрэгтэй. Гийгүүлэгч гэж ойлгож болохгүй. За эгшиг Г эгшиг гэсэн одоо бүтэц байна гэсэн. За тэгэхээр А гэсэн одоо урт эгшиг бол энэ ага, уга, ига гэсэн одоо ийм гурван янзын одоо бүтцээр бол бичигднэ гэж юм. За тэгэхээр уншаад явж явах хооронд энэ ага гэсэн одоо өөрөөр хэлбэл энэ 2 3 нь одоо шүд байгаад одоо дундаа тусалтай байжлах юм бол энэ ерөөсөө урт А байна л гэж ингэж ойлгох. За тэгээд энийг яагаад бид нар ингэж ойлгоод байна гэхээр эртний монгол хэлэнд бол одоо урт эгшиг байгаагүй хожуу үед бол энэ урт эгшиг үүссэн гэж байгаа. Тэгэхээр хэл гэдэг бол өөрөө нөгөө байнгын одоо хувьсаж өөрчлөгдөж байдаг онцлогтой учраас за урт эгшиг байхгүй байжгаад одоо сүүлд одоо хожуу үед бол урт эгшиг үүсжээ гэж. За тэгэхээр монгол бичиг маань өөрөө 2000 жилийн өмнө одоо зохиогдсон ийм бичиг юм болохоор одоо тэр үеийн түүхээр нь бид нар одоо судалж байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ А, Г, А гэсэн одоо энэ бүтэц байх юм бол энэ А гэсэн урт эгшиг байна гэдэг ингээд ойлгочихно гэсэн. За тэгээд ерөнхий ингээд хэлбэрүүдийг нь ерөнхийд нь ингээд харчхад бол ойлгомжтой болчихдог. За Э гэдэг урт эгшгийг бол ИГ, ÜГ, ИГ гэсэн одоо бүтцээр бичнэ гэж. За тэгэхээр ерөнхийдөө яг уу та хэд маань анзаараад хардаг бол энэ хэрвээ одоо ИГ, ага, уга гэсэн юмнууд байх юм бол энэ юусоо Г-г нь уншихгүйгээр тэгэл уншихад бол энэ урт эгшиг үүсчихэж байгаа нь харагдаж байгаа. За дараагийн урт эгшиг нь за та хэд маань энэ дээр бас багш нь хэд нь одоо өгнүүдийг уншуулах одоо зорилгоор бас бэлдсэн байгаа. За эдгээр үгсүүдийг бас уншаад өөрийгөө бас хориод үзэх хэрэгтэй. За саяны нөгөө А, Э гэсэн урт эгшигтэй өгнүүд байна л гэж ойлгох. За тэгвэл энд уул бороо. За хаан. За энэ хаан гэдэг бол энэ хамига гэдэг бол энэ хаан хизээ гэдэг асуултын хаан шүү. За нөгөө хаан хүний Чингис хаан гэдгийг болохоор хагаан гэж бичдэг байгаа шүү. За тэгэхээр энийг бас их ялгаж одоо ойлгох хэрэгтэй. За энд бол эрм гэдэг үг байна. Хөрөө гэдэг үг байна. Зэ хүүгийн одоо зэ. За зэ хөө биш, зэ хүү гэж ойлгоорой. Ач зэгийн зэ гэж ойлгоно. За дараагийн урт эгшиг бол энэ өө гэдэг урт эгшиг байна. За өө гэдэг урт эгшиг бол ганцхан одоо ийм хувилбартай. өөг гэж бичээл өө гэж уншина гэсэн. За үү гэдэг эгшиг байна. Үү гэдэг урт эгшгийг агу, угу, игу гэсэн одоо бүтцээр бичих нэ. За тэгвэл эдгээр өгтөө одоо холбоотой үгнүүдийг уншия. За мэдээж өөг гэж байгаа учраас энэ яг нь өө гэдэг одоо урт эгшиг байна гэдгийг бас сайн хэлсэн. За тийм учраас энэ өөдлөх гэдэг үг байна. За дараа нь энэ агу гэдэг одоо бүтэц бол уул. За хугуур гэж байгаа нь бол хуур. Игу гэж байгаа үү гэдэг урт эгшиг байна гэж ингэж ойлгоод хариу гэдэг үг байх нэ. За дараагийн урт эгшиг бол энэ үү гэдэг эгшиг байна. Эгүү гэсэн одоо бүтэцтэй байх юм бол энэ үү эгшиг. Үгүү гэсэн бүтэц байх юм бол үү эгшиг. Игүү гэсэн бүтэцтэй байх юм бол энэ үү гэдэг урт эгшиг байна гэсэн. За О гэдэг одоо урт эгшгийг бол бас арай жахан өөрөөр одоо бичиж байгааг анзаарч байгаа. Уга, оггу гэсэн одоо бүтцээс одоо бичигддэг ийм одоо өвөрмөц эгшиг байгаа. За уншиж явах явцад бид нар бол энэ урт эгшгийг одоо таниад унших бол бас гайгүй амархан байдаг. Яг гэвэл нөгөө дунд нь байгаа Г үсгийг нь л орхиод уншчих юм бол энэ яг нь урт эгшгийн үсгээд явчихтаа гэж ингэж ойлгож байна. За дараагийн үгнүүдийг энэ дээр уншуулж байна. За та хэд манаас өөрсдөө уншаад ямар үгнүүд байгааг олоод хараарай. За дараагийн урт эгшгийн нэг бүтэц бол энэ ия гэсэн бүтэц байдаг. Ия.
За энэ ия гэсэн бүтэц бол үгийн одоо эр үгэнд орсон байх юм бол ия, им үгэнд орсон байвал ие. Өөрөөр хэлбэл а, э, о, у, ö, ü гэсэн одоо ийм үртгэгчүүд байна л гэж ингэж ойлгох нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ия, иег хоёрыг бол бас яах нь та хэд манаас уншчих явцад бас энэ нэлээд тохиолддог. За өрмөц бичлэгтэй өгнөд дээр ч бас нэлээд тохиолддог. Утга ялгаж бичгээд бас тохиолддог ийм одоо үртгэг шиг байдаг. За дараачийн бүтц нь бол дан их шиг байдаг. Дан их шигээр бүтсэн. За тэгэхээр энэ их шиг гэгүүлэгч их шиг буюу энэ ия гэсэн бүтэц бол ерөнхийдөө бол уугуул монгол үгэнд бол голдуу тохиолддог. За дан их шигээр бичсэн үг бол энэ яг уугуул монгол үг гэхээсээ илүү ихэвчлэн за ихэвчлэн гэдгийг бас хатар ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн нь дандаа харь хэлний одоо үгэнд бас тохиолддог ийм одоо үртгэг шиг байх нэ. За энд бол саяны одоо үртгэг шигийг орос үгнүүдийг бичсэн байна. За тэгэхээр одоо ойроор хэлбэл энэ дан их шигээр буюу одоо богиноор бичээд уртаар дууддаг үгсүүд байдаг. За эднэрийг одоо түүх уламжлалын зарчмаар бичсэн үгнүүдээ гэж бас үздэг. Зарим тохиолдолд ном сургуучдын дээр уламжлалт бичлэгтэй үг гэж бас нэрлсэн байдаг. За ээж гэдэг үг байна. Ижи гэж бичээд ээж гэж бичнэ, уншина. Абу гэж бичээд аав гэж уншина. За нарийн гэд ганц одоо ийтэй бичээд нарийн гэд уртаар дуудана. Оддуу гэж бичээд одоо гэж. За өнөө гэж бичээд өнөө гэж одоо уртаар дуудах жишээ. За энийг бол түүх уламжлалын зарчмаар буюу одоо уламжлалт бичлэгтэй үг гэж бас нэрлсэн байдаг шүү. За дараачийн одоо үртгэг шигийн бүтэц бол энэ хоёр одоо ижил дүрстэй ихшгүүд бол хоёр одоо ижил ихшг. За та бүхэн анзаарч байгаа бол энэ хоёр гидс байна. Хоёр гидсээр бол энэ уу гэдэг ихшгийг за үү гэдэг ихшгийг бас тэмдэглэдэг. За мөн и гэдэг одоо хоёр одоо шилбээр бас зарим тохиолдолд бас тэмдэглэсэн байдаг. За мөн хоёр одоо гидс давхарлаж энэ о, ө гэдэг одоо үртгэгчгүүдийг бас бүтээсэн байдаа гэдгийг бас анзаарч харъя. За тэгэхээр энэ нөгөө хоёр ижил одоо үсгээр тэмдэглэсэн гэдгийг бас их сайн анзаарах хэрэгтэй ахна. За жишээлбэл одоо энд ийм үгнүүд байна. За уу гэдэг үг байна. За зэггүү гэж одоо хоёр гидс дараалаж үчээд зүү гэдэг үг байна. За энэ зүү бол нөгөө утас зүүний зүү байгаа шүү. Утас зүүний зүү. За энэ хойд талд нь богино зураастай бичиж байгаа нь бол энэ тойл бичгтэр хвчлэн үйл үгийг бол ингэж тэмдэглэдэг байгаа. За шийдвэр гэдэг үг байна. Шийдвэр си хоёр итэй байна л гэж ингэж харах хэрэгтэй тийм ээ. За ондоо гэдэг үгийг ондоо, өө. За энэ одоо аялга үг байна. За энийг бол өө. За тэгвэл үртгэг шигийг бас минь яах нь вэ? За ию гэсэн одоо бүтцээр бас бичдэг гэж бас ингэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ бол хоёр өөр одоо их шигээр бас бичсэн ийм тохиолдлууд бас байна. За жишээлбэл энэ паулай аау гэдэг хоёр их шиг нийлээд сиудан. За хоёр өөр их шиг тэвхэ, сив, милэмэ гэсэн одоо үгнүүд байна гэсэн. За тэгэхээр монгол бичгт бол энэ ми гэдэг одоо энэ хи гэсэн одоо бүтцийг бол дандаа итэй бичихгүй дандаа мэй, хэй гэж одоо бүтцээр бас бичдэг. За мэлми гэдэг үгийг мэлэ мэй гэж бичих нь шүү дээ тийм ээ. За энэ бол хоёр өөр их шиг одоо дараалаж одоо бичдэг. За тэгэхээр энэ дан их шигээс буюу хоёр өөр их шиг, хоёр ижил их шигээр бичсэн үгнүүдийг бол ихэвчлэн бол харь хэлний одоо уугуул биш одоо монгол хэлний үгэнд бол ашигладаг ийм одоо их шигүүд байгаа. За тэгэхээр бид нар энэ пуула, шуудан, түүх, за мэлми гэсэн үгнүүд бол яг нь уугуул одоо монгол хэлний биш ээ гэдэг нь бас эндээс харагдаж байна гэж ойлгож байна. За уугуул монгол үгийг бол дандаа тэр нөгөө их шиг гэгүүлэгч их шиг эсвэл ия гэсэн одоо бүтцээр бичиж байгаа. За тэрнээс бусад одоо тохиолдолд бичигдсэн энэ үгнүүдийг бол яг нь дандаа харь хэлний үгнүүдийг ингэж бичиж байна. За тэгэхээр бид нар бас эндээс зараад харах юм бол монгол бичиг бол ерөөсөө харь хэлний үгийг бол одоо шууд хэлбэр талаас нь шууд таниулж чаддгаараа бас бус одоо хэрэгэл бичгээс бас ялгаатай ийм онцлогтой гэдгийг бас ойлгоход илүүтэхгүй байхаа гэж бодож байна.